улсын ерөнхийлөгч Хоногийн хөрөлцгийн санаачилсан шинээр ашиглалтанд орсон 2 дугаар эмнэлгийн эрхтэн шилжүүлээ суулгах төв тааглаанд орсон. Алтан гартай 2 дугаар эмнэлгийн эмчнэр цаашдын нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөрт амжилт хүсье. Ерөнхийлөгчийн энэ санаачлан хэрэгжүүлж байгаа энэ ажил бол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх, хавдрын болон ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд урлог, эдгээр мэс заслуудыг хийхэд бүрэн бололцоотой болсон. Цаашид улсын 2 дугаар төв эмнэлэг энэ төслийг улам өргөжлүүлж роботын мэс заслыг хийх зорилгыг тавин ажиллаж байна. Ганцхан элэг шийдвэрлэн суулгах хаалгаан дээр биш, бүх төрлийн мэс заслын хаалгаан дээр энэ тоног төхөөрөмж, лаборатори, одоо мэс заслын тоног төхөөрөмжүүд нь ашиглагдаж байгаа.